За, сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ бидний дунд нилээдгүй эргэлзээ төрүүлдэг өлөн кардионы ач тус болон сул талыг тайлбарлаж өгье. Давуу тал. Нэгдүгээрт юуны өмнө шөнө 8-аас 10 цагийн турш хоол идээгүй байдаг учраас цусан дахь инсулин түвшин доогуур байна. Энэ үед кардио хөвөл өөхнөөс авах энергийн хувь 20-30%-аар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл бидний митохондри буюу түлш шатаагч зүх илүү хүчтэй ажиллаж эхэлдэг гэсэн үг. Хоёрдугаарт мөн өлөн үед глюкагон буюу өөх шатаах даавар, түнчлэн адреналин ихсдэг. Энэ хоёрын нөлөөгөөр өөхний задралын хурд нэмэгдэнэ. Гуравдугаарт өглөө эрт биеийн хөдөлгөөн хийснээр өдрийн бодисын солилцооны эхлэлт хүргэж бид илүү сэргэлэн идэвхтэй явдаг. Дөрөвт хоол идээгүй тул гидс эвгүй оргих, дүүрэх асуудалгүй хоол боловсруулах системд амар байдаг. За мөн кардио эхлэхэд булчинд түлш хэрэгтэй болно. Өлөн үед элэг болон булчинд нөөцлөгдсөн нүүрс ус буюу глюкоген хомсдол бие түлшнийхаа 40-оос 70%-ийг өөхнөөс авдаг. За тэгвэл эсрэгээр сул талууд. Нэгдүгээрт өлөн үед глюкоген багтаа тул бие глюкоз үүсгэхдээ булчингийн амин хүчнээс ашиглаж эхэлдэг. Энэ булчин алдах эрсдэлтэй. Хоёрт мөн эрчимтэй дасгал дээр хүч гарах чадвар 10-аас 15%-аар буурдаг. 3. Цусан дахь сахарын түвшин бага байвал толгой ирэх, ядрах, гүйлтийн үед хүч сулрах тохиолдол гарч магадгүй. 4. Судалгаагаар өлөн кардио тухайн мөчөд өөх илүү чатааж болох ч урт хугацааны үр дүнтэй бол тэнцэхгүй. Тиймээс жин хасах зорилготой бол өглөө 20-40 минутын дунд эрчимтэй өлөн кардио өөх шатлалтыг дэмжинэ. Харин булчин мас нэмэх булчингаа хадгалах зорилготой бол богино хугацаатай ачаал багтаа хийх хэрэгтэй. Устай ууж хүсвэл BCA, EAA эсвэл кофе уул булчин алдахаас сэргийлж чадна. Өндөр эрчимтэй хит эсвэл хүчний бэлтгэлийг өлөн дээрээ хийх нь булчинд эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй. За тэгэхээр та өглөө өлөн кардио хийх үү эсвэл хоол идсний дараа хийх үү гэдгээ зорилго нөхцөлтөө тохируулан сонгох хэрэгтэй. Амжилт хүсье.